Монгол улсын ерөнхийлөгч 2010 онд мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63, 2013 онд засгийн газарт чиглэл өгөх тухай 178 дугаар зарил гаргасан. Мөн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд засгийн газарт чиглэл өгөх тухай 48 дугаар зарил гаргаж энэхүү аяныг үргэлжлүүлсэн юм а. Аж ахуйн хувьд иргэдэд сонирхолтой байх юм бол нэгвэр хэлбэл амьдралд нь хэрэгтэй байх юм бол хүмүүс энэний хойноос явна. Энэ урамшууллыг бид нар бий болгож өгөх хэрэгтэй байна. Хэрвээ одоо амьдралд нь тийм одоо хэрэгцээтэй биш байх юм бол бас энэний хойноос явж чадахгүй л дээ. Тэгээ яг айл өрхөхөн бас мод тарих гэдэг ингээд оролдож байгаа газар бүхнээ аятайхан товтой юм болох гэж оролдож байгаа орчноо. Тэгээд тэрнээс цааш хэтрэхгүй л байгаад байна. Тэгээ энэ дээр бид нар ерөн цаашаа яаж явах юм? Өнөөдрийн байдлаар тус саяны хүрээнд 8.8 сая гаруй мод тархисан. За үүнээс 70% нь ургасан байна. За мод тарих аянд иргэдийг зөвхөн үг үйлдэлээр уриалаа зогсохгүй бодлогын төвшинч дэмжиж байгааг холбогдох албаныхаа онцолж байла. Тухайлбал нэг га газарт мод тарьсан иргэнийг 1 сая төгрөгөөр урамшуулж байгаа. Мөн хулгаагаар мод бэлтгэсэн зөрчлийн мэдээллийг 150 мянган төгрөгөөр үнэлж байна. Тарьж байгаа мод бүхнийг нэг бүртгэлжүүлнэ гэж нэг юм яриад байдаг тийм ээ. Одоо бүр нэг л бараг л одоо нэг малын эмэг гэдэг шиг чиптэй болгоод тэгэл хараад сууж идэг. Ийм ажил явж байгаа мó? Ийм бодлого одоо энэ зүгээр мөрөөдөл үү, худал үгүй үнэн юм байна уу? Энэ ажлыг бид нар өнгөрсөн хаврын мод тарих үйлчрээс ихтэй хэрэгжүүлж эхэлж байгаа. Бид нар чипжүүлэхийн тулд нэгдүгээр програм компьютерт оруулах ёстой гэж үзэж байгаа. Бид нар зөвлөх компани хөгжлөөд жишээ нь иргэн бандрагчийн авсан модны координатыг тавиад дугаарыг авахын тулд програмаа хийж байгаа. Ирэх хаврын мод тарих жил босоход бол бодитоогоор хэрэгжүүлж ихтэй гэж ингэ төлөвлөж байгаа. Ирэх оны 1-р сарын 1-ээс эхлэн хулгаагаар мод тээвэрлэж байсан машиныг улсын орлого болгоод мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах, мөнгөний их үсрэг бий болгох хууль эрх зүйн мөрдөгдөхөр болжээ. За мод тарин түүнийг хамгаалах нь хамгийн чухал гэж судлаачид энэгээр хэлж байлаа.